Би анх энэ номыг авахдаа нэг хүлээлттэй байгаагүй. Гэхдээ яагаад ч юм уншихад сонирхолтой санагдаад нэг сонирхолтой юм унших гэдэг юм санагдаад тэгээд энэ номыг уншиж үзсэн. Тэгсэн чинь миний зүгээр mind blowing тэгээд миний mindset-ийг өөрчилсөн ном болж таарсан. Тэгээд энэ удаагийн дугаараар та бүхэндээ би MJ DeMarco гэдэг хүний бичсэн The Millionaire Fastlane хурдны замаар маш хурдан баян болох гэдэг номын талаар ярилцаж бодлоо. Ингээд та бүхэн хамт байгаарай. За энэ номны тухай та бүхэнтэйгээ би ярилцахдаа энэ номнаас авсан өөрийнхөө одоо 5 сургаал хичээл гэх юм уу энэ номноос одоо хүлээж өөртөө хүлээж авсан 5 хичээлийн тухай ярилцах болно. Түүнээс гадна бас зохиолчийн бизнесийн 5 хуулийн тухай ярилцах болно. За тэгээд оршил болгоод энэ номыг товч танилцуулахад энэ бол цэвэр бизнесийн тухай ном байгаа. Яаж хөрөнгөтэй болох вэ? Яаж тэр хөрөнгийг үүсгдэг, хөшүүргийг хурдан бий болох вэ? Яаж хурдан байчих вэ гэдэг аргачлалыг биднэрт ингэ зааж өгсөн. Тэрнээс гадна бид нэр мөнгийг харах үнцэг ер нь хүмүүсийн баялагийг харах үнцэг ямар байдгийг тэднийг маш гоё ойлгомжтой тайлбарлаж өгсөн ном байгаа. За надад сэтгэл үлдээсэн миний майндсет харах үнцгийг өөрчилсөн 5 зүйлийн нэгтгэх нь 3 зам. Явган хүний зам, удаан зам, хурдан зам. За бидний амьдарч байгаа дэлхий дээр болон хүн төрөлхтний дунд хүн төрөлхтөнд санхүүгийн 3 зам байдаг гинэ. Тэгэхээр тэр 3 зам нь өөр гэсэн ертөнцтэй, өөр гэсэн логиктэй, харагдах үнцгтэй, өөр гэсэн одоо тийм мөн чанартай бас математикийн байгалийн тийм хуультай байдаг. За энэ 3 зам нь ямар зам байдгийг гэхээр 3 зам нэгдүгээрт нь олонгоот явган хүний зам, sidewalk. За хоёрдугаарт нь slow lane, удаан зам. Гуравдугаарт нь болохоор fast lane. Энэ номдэр энэ fast lane-ийн тухай илүү төлхөө ярьсан байдаг. Яаж fast lane руу орох вэ? Тэгээд тийм учраас энэ 3 замын өөрөөр хуйлтай, өөрөөр харах үнцгтэй учраас бас хүрэх газар нь ондоо байдаг юм байна гэж бичсэн байдаг. За тэгээд зарчмын хувьд бол зохиолч хэлж байгаагаар бол энэ 3 замын мөн чанарт автагдахгүйгээр ямар нэгэн баялагт хүрж болно, баян чинэлэг хөрөнгөтэй болж болно. Гэхдээ байгалийн хууль юмны мөн чанарыг ингээд сүрэх юм бол нэг амжилтанд хүрдвэ гэсэн тийм санааг бичиж өгсөн байдаг. Тэгээд тэрийг ямар одоо жишээгээр ингээд бид нар тайлбарлах гэж оролцсон бэ гэхээр циркийн арслан. За циркийн сурагчид яадаг гэхээр цирктэй тоглоулахын тулд тэр циркийн агсны арслангийн ан хийдэг, өрсөлдөгчөө алдаг, ингээд хөрцөлд ордог, цаашаа ингээд үржилд ингээд ордог. Тийм байгалийн хуулийг нь байгалийн тэр арслан гэдэг хараатай амьтны мөн чанарыг даржгаад цирктэй тоглуулж болдог. Тэгэхдээ арслан өөрөө байгалийн амьтан учраас байгалийн хуулиараа ан агнах гад, өрсөлдөгчөө ингээд алах гад, хөрцөлд орох гээд ингээд байгалийн хуулиа дагаад тэр нь ингээд дийлээд ирэхээр ихэнх циркийн арслан сурагчид толгойгүй болдгоо гэсэн тийм жишээг нь. Тэгээд энэнгүүрээ биднэрт юу сануулсан гэхээр одоо явган хүний зам, удаан зам, хурдны зам гуруула байгалийн өөрийн гэсэн хуультай, математикийн хуультай. Тийм болохоор тэр хуулийг зөрчиж болно. Гэхдээ нэг амжилт олохгүй гэсэн санааг бичиж өгсөн байдаг. За тэгээд хүний амьдралд нэг үндсэн тийм нэг асуултууд байдаг юм байна л да. За манай зохиолчийн энэ номд бичснээр бол basic way of thinking гэдэг. За миний орчуулж байгаагаар бол хүний харах үнцэг гэж орчуулдаг байгаа. Энэ 3 зам өөрийн гэсэн тийм харах үнцгтэй байдаг. Өөрийн гэсэн тийм амьдралын тэр basic way of thinking жишээлбэл өөрийг энэ 3 замаар явж байгаа хүмүүс өөрөөр хардаг байх нь байна. Цаг хугацааг өөрөөр ингээд мэдэрдэг байх нь байна. Боловсрол мэдлэгийг өөр төвшөнд ингээд үнэлдэг байх нь байна. Мөнгө, баялагийг бас өөрөөр хардаг байх нь, зориг бас өөр зоригтой байх нь энэ 3 замаар явж байгаа хүмүүсийн. Тэгээ бас амьдрал гэдэг тийм том асуултанд бас өөрөөр хариулдаг юм байна. Тэгээд энэнгүүрээ биднэрт юу гэж хэлхийг хүссэн бэ гэхээр хэрв та баялагтай, мөнгөтэй болъё гэж бодож ивэл өөрийгөө өөрчилж, өөрийнхөө харах үнцгийг basic way of thinking, mind shift хийх ёстой юм байна. Тэр өөрийнхөө бодлыг үнц нь итгэл үнэмшлээ, үзэл баримтлалаа өөрчлөх ёстой байна хамгийн дөрөв гэсэн санааг бичиж өгсөн байдаг. За энэ номноос надад сэтгэл үлдээсэн 2 дахь зүйл нь sidewalk. Хөрөнгөтэй болъё гэвэл явган хүний замаас хол яваа гэсэн тийм бүлэг байгаа. Дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийн ихэнх хувь нь явган хүний замаар явдаг. Тэгээд хэрвээ та баян чинэлэг, мөнгөтэй болъё, амьдралаа үйлдвэрлэе гэж бодож ивэл мөнгнөөс хамааралгүй, цаг хугацаанд хамааралгүй
амьдралтай болъё гэж бодож ивэл явган хүний замаас хол яваа гэж зохиолч номдоо сануулсан байдаг. Тэгээ энэ бүлэгт явган хүний замаар явж байгаа хүмүүсийг ядуу, цалингаас цалингийн хооронд амьдрал цаг хугацааны болон мөнгөний боол болсон хүмүүс гэж бичсэн байдаг. Тэгээд бүх юмыг зээл өрөөр авдаг, юмыг эдэлж хэрэглэх дуртай, амьдралыг дандаа гадны хүчин зүйлүүдээр ингээд тодорхойлж байдаг. Ийм усуудад хин дуртай байдаг гэхээр улс төрчид дуртай байдаг, төр засаг дуртай байдаг. Яагаад тэгэхээр энэ хүмүүсийг удирдах, чиглүүлэхэд амархан байдаг гэсэн санаа бичсэн байдаг. За тэгээд энэ sidewalk гэдэг энэ замын тухай зохиолч бичгтээ жоохон давсал, жоохон экстрем маягаар бичсэн юм бол энэ Америк хүн өөрөө тэгээд Америкийн амьдралыг бичсэн болов уу гэж би ойлгосон. Тэгээд гэхдээ ингээ яг хараад яг манай Монголын амьдрал бол яг л зохиолч хэлж байгаа үйл тийм болсон байгаа. Бүх юмас хамааралтай, гадны хүчин зүйлээс хамааралтай, хандив халамжаар тий амьдрдаг. Ингэж хэлэхэд тий жоохон харамсалтай ч гэсэн ер нь бол яг бод байдлыг ийм болсон байгаа. Энэ юу гэх гээд байна гэхээр бид нар ерөөсөө гадны хүчин зүйлээс хамааралгүй, цаг хугацаанд хамааралгүй, мөнгнөөс хамааралгүй гой амьдралтай болъё гэж бодж бол ерөөсөө энэ sidewalk энэ удаан явган хүний замаас хол бай гэсэн санааг энэ бүлгээр сануулсан байдаг. За энэ номноос надад сэтгэл хөдлөсөн 3 дахь хичээл нь гэхээр slow lane удаан зам. Энэ бүлэг маш сонирхолтой бүлэг болсон байна. Яагаад тэгэхээр зохиолч хэлж байгаагаар бас ихэнх хүмүүс удаан замаар машинтай явдаг ч гэсэн тэгээ зөөрлүүлж хэлж байгаа шүү дээ. Машинтай явдаг ч гэсэн 60 км хурдтай торомзоо гიშгээд тэгээд амьдралаар ингэж явж байдаг гэж бичсэн байдаг. Тэгээд үүнийг нь биднэрт одоо тэр slow lane замаар явж байгаа хүмүүсийн одоо тийм хөвшмөл ойлголтуудаар тайлбарлаж өгсөн байдаг. Тэр нь юу гэдэг гэхээр хичээлээ сайн хий, тэ гой мэрэгчтэй бол тэгээд сайн цалинтай ажилд ороод тэгээд цалингийнхаа хэдэн хувийг хадгалаад тэгээд нэг өөрийн гэсэн машинтай болчих, тэгээд өөрийн гэсэн байртай болчих, тэгээд тэрийг ихэнх хүмүүс хөрөнгө гэж бодно, тэ. Тэгээд хизээ нэгэн цагт тэтгэвртэй гараад тэр хоросон мөнгөөрөө сайхан амьдрнаа гэсэн тийм хөвшил ойлголтыг бид нэрт зөөрлүүлж хийсэн байдаг. Зохиолч өөрөө энэ ном дээр бичдэг ингээл болон хагас бүтэнээр амархын тулд 5 хоногоо та мөнгөөр наймалцаад насан туршдаа ингэж ажиллах юм уу, тэ. Тэгээд насан туршдаа ингэ мөнгө хураагаад хизээ нэгэн цагт тэтгэврт гараад 60 70 хүрээд өдөрний өдөр хатгадаг болчингуудаа тэр хадгалсан мөнгөө дараа нь үрж амьдралыг мэдрэх юм уу гэж асуусан байдаг. За мэдээж яг ийм амьдралд дуртай хүмүүс байхыг үүсэхгүй те нэг амьдрал нэг мөнгө хэрэггүй гэж боддог те яг ингээ амьдралаар амьдраад хизээ нэгэн цагт тэтгэвртэй гараад тэгээд нэг мөнгө хэрэггүй ингээ хазралтай амьдрна гэж бодож байгаа хүмүүс байж магадгүй. Гэхдээ энэ удаан замаар те sidewalk асгүй slow lane-ээр явж байгаа хүмүүсийн бас нэг хөвшмөл ойлголт нь юу байдгийг гэхээр хурдан баяжна гэдэг үгийг хулхины хүний хуурах гэж байгаа хүний заллих гэж байгаа юм шиг тэгж ойлгодог их ойлголтууд байдгаа гэж бичсэн байдаг. Тэр нь яагаад юм гэхээр хурдан баяжих эсвэл амархан баяжих гэдэг хоёр тийм юм байдаг. Хурдан баяжих гэдэг бол маш хурднаар тий зөв юм хийгээд хурдан баяжих, амархан баяжих гэдэг бол их юм хийхгүйгээр амархан ингээд зүгээр байжгаад баяжих гэсэн хоёр өөр үнцэг шүү, хоёр өөр юм шүү гэдгийг бас сануулсан байдаг. Тэгээд амархан баяжих гэдэг бол мэдээж янз бүрийн заллин тий янз бүрийн скам ард нь нуугдчихэдэг. Хурдан баяжих гэдэг бол ерөөсөө ардталт нь хөдөлмөр тэгээ систем явж идэг юм гэдгийг тайлбарлаж өгсөн байна. За тэгээд энэ slow lane амьдарч байгаа, slow lane-аар явж байгаа хүмүүсийг бас нэлээд экстрем шүүмжилж бас slow lane удаан хугацаанд баяжин, удаан хугацаанд ингээд хөрөнгөтэй болоорой одоо даачиг хөрөнгөтэй болоорой гэсэн одоо тийм янз бүрийн эксперт, янз бүрийн гүрүүнүүдийг бас их нэцааж шүүмжилж бичсэн байдаг. Тэгээд энэ зохиолч хэлж байгаагаар бол жишээ нь хүн цалингаараа мөнгөө тэ хадгалаад мөнгөөрөө хөрөнгө оруулаад тэгээд удаандаа баяжиж болноо 10 саяг олж болноо. Гэхдээ өгсөрсөн хойноо өдгөний нүдээр хадгадаг болсон хойноо энэ мөнгөө хэрэглэх юм уу гэж асуусан байдаг. Тэгэх шаардлага байхгүй 10 жилийн хугацаанд fast lane-ээр явснаар та хурдны замаар та явснаар хурдан баяжиж болноо. Заавал 60 хүрээд тэр мөнгөө өрөхгүйгээр яагаад 40-тэй мөнгөө өрж болохгүй, гоё амьдарч болохгүй, яагаад 50-тай тэтгэвртэй гараад гоё тэр цуглуулсан мөнгөө ч юм уу те боссон хөрөнгөө гоё үрж болохгүй юм бэ гэсэн санааг гаргаж ирсэн байдаг. Тэгээд хүмүүсийн хувьд ер нь бол 10 жилийн дотор баян болно, те 6 жилийн дотор баян болно, 20 жилийн дотор баян болно гэдэг харьцангуй ойлголт байдаг учраас 10 жил гэдэг бол хүн хүнд өөрөөр тусгах. Тэгээд зохиолч хэлж байгаагаар бол хурдны замаар явах юм бол 10 жил хангалттай 10 жилийн дараа те өөрийн хүссэн баялаг хөрөнгөө цуглуулсан байх боломжтой гэж бичсэн байдаг. За энэ номноос надад сэтгэл үлдээсэн 4 дахь зүйл нь хичээл нь fast lane. За энэ нь болохоор хурдны зам. Тэгээ энэ хурдны зам нь болохоор ерөөсөө 150 км цагийн хурдтай
хурдан явах замаа. За энэ бүлэг нэг ийм асуултаар эхэлсэн байдаг. Энэ ямар асуулт вэ гэхээр хэрв та ийм 3 суглаа ингээд танд өгвөл та алийг сонгох байсан бэ гэдэг. За нэгдүгээр суглаа нь болохоор явган хүний замаар явж байгаа тий. Sidewalker явж байгаа хүнд 50 сая доллар шууд өгье. Одоо шууд өгье. Харин хожих шанс чинь 60 сая тутамд нэг байна. Тий 0 100 хэдэн ч тэгтээ 16% шанстай. За хоёр дахь суглаа нь болохоор slow lane-ээр явж байгаа хүн 500 мянган долларыг тий 40 жилийн дараа хожихоор өгье. Гэхдээ хожих шанс нь 6-д 1 байгаа 17% тий. За 3 дахь болонгот суглаа нь болонгот хурдны замаар явж байгаа суглаа бас 500 мянган доллар өгье. 6 жилийн дараа хожихоор шанс нь болохоор 7-оос 1 тий 14%. Хэрв та ийм суглаа танд ингээ өгвөл алийг сонгох вэ гэдэг асуултаар энэ айгүй эхэлж байгаа. За тэгээд тэрнээс гадна хурдны зам дээр явж байгаа хүмүүс хурдны замын энэ майндсет, хурдны замыг харах өнцгийг өөрийн лайфстайл болгосон байдаг гэсэн санааг өссөн байдаг. Тэгээд хурдны зам дээр явж байгаа тэ slow lane, school, sidewalker явж байгаа хүмүүсийг ялгарах гол нэг онцлог нь ерөөсөө хурдны зам дээр явж байгаа хүмүүс хэрэглэгчд биш, баялаг бүтээдэг бүтээгчд байдаг. Slow lane дээр, school, sidewalk дээр явдаг хүмүүс юм бүтээдгүй зөвхөн хэрэгэлдэг хэрэглэгчд байдаг гэсэн ялгааг бас харуулж өгсөн байдаг. За тэрнээс гадна энэ fast lane явж байгаа хүмүүс үнэхээр мөнгөний модтой байдаг. Мөнгө модонд урагдгүй, мөнгө мөдөнд урагдаг юм уу гэж бид нэр зөвлөж ярьдаг. Тэгээд зохиолчин бичснээр бол мөнгөний мод гэж үнэхээр байдаг. Тэр нь юу вэ гэхээр ерөөсөө контролтой, зах хязгааргүй, хөшүүрэгтэй бизнес юм а гэсэн санаа тий. Controllable unlimited leverage гэж зохиолч бичсэн байдаг. Тим бизнесийн системийг хэрхэн яаж хурдан бүтээгээд автоматар ажилуулдаг болох вэ гэдгийн тухай маш дэлгэрэнгүй бичсэн байдаг. Тэгээд мөн бизнес хийж эхлэх гэж байгаа хүмүүсийн нийтлэг алдаануудын тухай бас маш ойлгомжтойгоор тайлбарлаж өгсөн байдаг. Тэгээд жишээ нь гарааны бизнесийн 9 дандаа дампуурдаг. Тэгээд ихэнх дампуурах шалтгаан нь юу болдог вэ гэхээр хүмүүс бизнес эхлүүлэхдээ өөрийнхөө хобби, өөрийнхөө хардаг үнцэг, эсвэл өөрийнхөө дуртай юмараа ингэж бизнес хийдгээ. Тийм учраас хүн гэдэг амьтан маш эго өндөртэй амьтан учраас таны тэр хобби, таны тэр үнцэг, таны амьдралын үнцийг бусад хүмүүст ямар ч хамаа авахгүй. Харин хүмүүс юу хэлээдэг гэхээр энэ компани миний ямар асуудлыг надад шийдэж өгье. Энэ хүн эсвэл надад юу өгөх юм гэж харж яадаг учраас тэр өөрийнхөө өсөл одоо зорилго одоо ирмэлцлэр ч юм өөрийнхөө дуртай ямар хоббигоор хийсэн бизнесүүд ихэнхдээ дампуурдаг явдал их байдаг гэсэн санааг бас биччихсэн байдаг. Тэгээд бас нэг тэг компаниудаас гүйл бизнес эхэлж байгаа хүмүүсийн нэг том алдаа нь хамгийн түрүүнд яаж их мөнгө олох вэ гэж тийм approach-оор тийм бодолтойгоор бизнест ингээд ордог. Тэгээд тийм учраас эхний зорилго чи яаж их мөнгө олох вэ гэдэг зорилготой байх юм бол таны компани чинь 5 жилийн дотор дампуурах цондон байна, дампуурах компани байна гэсэн санааг бас хэлж өгсөн байдаг. Яаж одоо компани үүсэх вэ? Ямар зорилготой компани үүсэх вэ гэхээр тэр мөнгийг татдаг юмыг бий болгох. Мөнгийг татдаг одоо зүйлийг системийг бий болгочих юм бол мөнгө угаасаа аяндаа танд ингээ хүрээд ирнэ гэсэн санааг бас бичиж өгсөн байдаг. Тэгээ тийм учраас хэрв бизнес эхлэх гэж байгаа, гарааны бизнес эхлэх гэж байгаа хүмүүс хязгааргүй хөшүүрэгтэй бизнестэй, компанитай болъё гэж бодож байвал би хүнд яаж тусалж чадах вэ? Хүний ямар асуудлыг би шийдэж чадах вэ? Тэр хүнд юу хэрэгтэй байна гэдгийг гол зорилго, гол одоо компанийнхаа mission болгож эхлүүлэх юм бол компани чинь амжилттай явна, мөнгө угаасаа автоматар тань дээр ирнэ гэсэн санааг гоё тайлбарлаж бичиж өгсөн байна. За тэгээ эцэст нь мань зохиолчийн хэлж байгаа бол хэрв та сая саяг олмоор байвал сая сая хүнд нөлөөлөө гэж бичсэн байна. За энэ номноос надад өгсөн 5 дахь хичээлтэй сургаал нь юу юм гэхээр зүгээр сонирхол биш, идэх оролцоо таныг баян болгоно гэсэн тийм бүлэг байгаа. Тэрэн дээр биднэрт юу гэж сануулдаг гэхээр ихэнх бизнес эхэлж байгаа, ихэнх мөнгөний модоо тарих гэж байгаа хүмүүс юмны амрыг ингээ бодоод байдаг юм гинэ. Тэгээ зохиолч хэлэхдээ та хэрв мөнгөний модчиг тийм бизнестэй компанитай болъё гэж бодож ивэл өөр хүмүүсийн хийх дурггүй ажлыг хий гэсэн санааг бичиж өгсөн. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бусад хүмүүсийн шантраад, залхуураад, эсвэл одоо төвөгшөөгөөд хийдгүү тийм ажлуудыг та хий. Тэгэх юм бол та аяндаа мөнгөтэй болно гэсэн санаа. Зүгээр ингээ сонирхоод бол их амжилтанд хүрэхгүй хамгийн гол нь идэх зүтгэл гаргах хэрэгтэй. Бусад хүмүүс бизнес эхлүүлээд нэгэн цаг 7 хоногт нэгэн цаг бизнес зарцуулж ивэл та 5 цагийг зарцуул. Бусад хүмүүс амралтын өдрөөр ажиллахгүй байвал та амралтын өдрөөр ажил. Хэрвээ тэгэх юм бол
мөнгө аяндаа тань дээр гүгүүд ирнэ гэсэн санааг ингээд бичсэн байдаг. Хэрэг та амжилттай баян болъё гэж бодож байвал те chill life байхгүй. За тэгээд номын төгсгөл биднэрт зохиолч бизнесийн 5 хуулийн талаар танилцуулсан байдаг. Тэгээд хэрэг та бизнес эхлүүлье те амжилттай бизнес эхлүүлье гэж бодож байвал энэ 5 хуулийг зөрчихгүйгээр бизнесээ хийгээд явах юм бол тань дээр найдвартай мөнгө ирнэ. Мөнгө ерөөсөө өөрөө ингээд гүгээд ирнэ гэж бичсэн байдаг. За тэгээд нэгдүгээр хууль нь болохоор контролын хууль, хяналтын хууль. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хэрэг та бизнес эхлүүлэх гэж байгаа бол бүх юм мэдчих ёстой гэсэн санаа. Тэ? Санхүү, бүтээгдэхүүн, үүний зохицуулалт юу гэдгийг үйлчлэгээнийхээ бүх юмыг мэдчих ёстой. Тэгээд зүгээр ингээд хүн даатгаад өгч болохгүй. Тийм учраас та бүх юмыг хяналтандаа авч чадахгүй бол тэр бизнес чинь цаашаа явхад хэцүү болно гэсэн санаа. За хоёр дахь хууль нь болохоор entry. За энэ юу гэсэн үг вэ гэхээр миний орчуулж байгаагаар бол миний ойлгож орчуулж байгаагаар бол бизнест ямар нэгэн бизнест ороход үнэ нь өндөр байх ёстой гэсэн санаа. Жишээлбэл Amazon-ыг дураагаад Amazon-ы бизнес хийж байгаа тэр бүх юмыг одоо копидо хуулбарлаад бизнест ингээд орё гэж бодж ивэл ер нь баг бүтэхгүй. Amazon гэдэг компани бизнесийг хуулбарлахад маш хэцүү. Тэгээд тэр бизнесийн салбарт одоо ингээд шинэ бизнес эхлээд ороход маш хэцүү болсон. Яагаад гэхээр Amazon гэдэг компани тэр бизнест орох үнийг ингээд маш өндөр тогтоогоод өгсөн гэсэн санааг илэрхийлээд байгаа. Тийм учраас тэгээд таны бизнес чинь хуулбарлахад амаргүй байх ёстой. Хэрэг та шинэ бизнес эхлүүлэх гэж байгаа бол хүн болгоны бизнесний $100 өгвөл маргааш шууд ингээд эхлүүлчихээ тийм амархан бизнес бити ороорой. Яагаад тэгэхээр ямар нэгэн бизнесийн үнэн бизнес дээр хөл тавихад өндөр байх ёстой. За гурав дахь хууль нь болохоор need. За энийг би юу гэж орчуулдаг вэ гэхээр үнцэн. Таны бизнес хүмүүст ямарваа нэгэн үнцэн, хүмүүст ямарваа нэгэн юмыг өгчих хэрэгтэй. Таны өөрийн үнцэн хамаагүй, таны өөрийн хобби хамаагүй, тэр хүмүүсд ямар ч хамаагүй. Та өөрийнхөө бизнесээр тэр хүмүүст яаж тусалж чадах вэ? Энийг энэ хуулийг яг хэрэгжүүлсэн байхад таны бизнес амжилттай явна гэсэн. За дөрөвдүгээрт нь time, цаг хугацааны хамааралгүй хууль гэж яриад байна. Тэр нь одоо биднэрт юу гэж загч байна гэхээр хэрэг та бизнес эхлүүлэх гэж байгаа бол таны бизнес чинь тантай таньгүй автоматар явдаг байх шаардлагатай. Эхлээд бол эхэлж байхдаа мэдээж тэр системийг бүрдүүлэхэд бол мэдээж өөрөө ажиллах хэрэгтэй. Хэрвээ та ямар нэгэн бизнес эхлүүлчихэд өөрийн гэсэн юмтай бизнестэй болчлоо. Тэгээ өөрийнхөө дарга болчлоо гэж бодоод өдөрт 12 цаг тэр бизнестэй ингээд ажиллаад байвал тэр зүгээр л өөрийн бизнес гэдэг юмар алдалсан slow lane юм уу sidewalker ингээд алхаад байна гэсэн санааг бичиж өгсөн байдаг. За 5 дахь хууль нь болохоор scale, өргөжих хэмжээ гэж орчуулдаг байна. Хэрэг та ямар нэгэн бизнес эхлүүлж байгаа бол цааш томорч өргөжих бизнес сонгоорой гэж. За жишээ нь тэрэн дээр ямар жишээ авч болох вэ гэхээр ямар нэгэн ресторан нэлээ гэж бодоход та макс та 100 хоол ингээд зардаг. 100 хоолоос илүү зарж чадахгүй. Тийм учраас рестораны бизнес цаашаа өргөжиж одоо нэг рестораны бизнес цаашаа өргөжиж илүү олон хүнд хүрэх боломжгүй гэсэн санааг илэрхийлээ. Мэдээж 2 дахь ресторан 1 3 4 5 100 ресторан нэх юм бол мэдээж өргөжиж ингэж томрох хэмжээнд томорно. Тэр хэмжээгээр ашиг болно. Гэхдээ ганц ресторан 2 ресторан нэгээд макс 100 200 хоол хийгээд хурдан баяжиж чадахгүй гэсэн санааг бичсэн байдаг. Тэгээд тэрний оронд мэдээж software business, тэгээд интернет бизнес, content business, YouTube юу гэдгийг team бизнес эрхлэх юм бол шууд олон хүнд ингээд хүрч чадна, ингээд цаашаа өргөжөхөд маш тохиромжтой бизнесүүд байдаг гэсэн санааг бичиж өгсөн байдаг. За тэгээд энэ хүрээд манай өнөөдрийн book review дуусч байна. Тэгээд энэ гайхалтай номыг би герман хэл дээр уншсан. Тэгээд монгол дээр гарсан болов уу, гараагүй болов уу судалж үзсэн. Гараагүй юм байлээ. Тэгээд хизээ нэгэн цагт нэгэн буянтай хүн монгол хэл дээр орчуулж гаргах байх. Тэгээд хэрэг та бизнес хийж байгаа, эсвэл бизнес эрхлээд явж байгаа бол энэ номыг авч сонирхож уншаарай. Тэгээд маш сонирхолтой, маш хэрэгтэй мэдээллүүд, маш хүний майндсеттэй, хүний ингээд харах өнцгийг өөрчлөхөөр ном байлаа. Ингээд энэ хүртэл та бүхэнд хамт байсан баярлалаа. Дараагийн дугаараар та бүхэнтэйгээ гой номны тухай, гой мөнгөний сэтгэл зүй, мөний тухай ярилцгаална. Ингээд дараа устдаа баяртай. Чао.